Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар Монголд 3 эмэгтэй тутмын нэг нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байна гэсэн дүн гарчээ. Гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хуулинд иргэд хүчирхийллийн эмчиргийн талаар цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэх үүрэг хүлээсэн. Тиймээс хүчирхийлэлд тэмцэж хуулийн хэрэгжилтийг хангахад иргэд улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөд энэ төр засаг бол одоо төрийн зүгээс ард иргэдлэгөө үзүүлж байгаа экологийн хүчирхийллийн асуудал гэдэг асуудлыг судлаач нар тавьж явах шээ. Одоо энэ гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль амьдралд хэрэгжихгүй байх. Яагаад хэрэгжихгүй байгаа юм тийм ээ гэсэн асуудал дээр судлаач нар дүгнэлт гаргаж байна. Энэ хуулийг баталсан, хэрэгжүүлэх байгаа инстанц нь ихэвчлэн эрэгтэйчүүд учраас одоо санаандгүй эмэгтэй хүний одоо зовлон ойлгохгүй үүднээс одоо энэ хуулийн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх дахрын байгууллага аваа хийсэн байх шээ. Гэтэл их хурл сууж байгаа эмэгтэйчүүд энэ асуудлыг эмзэглэж ярихгүй байгаа нь судлаачдын бас асуудал дагуулсан сэдэв болж байна. Тэгэхээр нийгэмд тулгараад байгаа хүчирхийлэл тэгээд энэ эмэгтэйчүүд дээр фокуслж энэ асуудлыг ярьж байгаа юм онл багтын бахарлуулж байна. Хүчирхийллийн эмчир гарч байгаа нийгмийн олон хүчний зүйлсээс хамааралтай. Гэр бүлийн үйл ойлголцол хүчирхийлэл хэрүүл тэмцэлэн эцэстээ иргэдийг ядууралд хөтлөх гол шалтгаан болдог байна. Эмэгтэйчүүд өөрсдөө судалгаагаар бол эмэгтэйчүүд өөрсдөө хүчирхийлэлд өртөөд байна гэдгээ ч мэдэхгүй өртсөн гэдгээ мэдсэн нэг нь болохоор зэрэг энэ хизээ нэгэн цагт энэ хүн бол яах нь өөрчлөгдөнө. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл дээр бол аваад үзэхэд хизээ нэгэн цагт одоо миний нөхөр өөрчлөгдөнө гэж хүлээдэг энэ хүлээлт байна. Мөн одоо эдийн засгийн одоо чадахгүй байдал нь эмэгтэйчүүдийн одоо эдийн засгийн чадахгүй байдал нь өөрөө бас яах нь хүчирхийлэлд асар ихээр нөлөөлж байна гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр хэрвээ би нөхрөөсөө салчих юм бол энэ одоо нөхрийг тэжээгч гэдэг уламжлалт одоо монголчуудын уламжлалт соёл хандлага шүү дээ. Өрхийн тэргүүн бол заавал гэр бүлийг авч явдаг гэдэг энэ ойлголтыг эмэгтэйчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Хүчирхийллийг тэврээдэг бас нэг шалтгаан бол эмэгтэйчүүдийн хэтгүүлцэнгүй төвчээртэй зантай холбоотой гэж судлаач тарилаа. Нөхөртөө задуулж сэтгэл санаа бие махбодын хохирломжсон ч засрахыг нь хүлээж суусаар эцэстээ амнаас эрүүл мэндээрээ хохирох нь их байна. Гэтэл энэний цаана юу байна вэ гэхээр зэрэг энэ системийн асуудал түрүү яригдлаа тийм ээ системийн асуудал бол байгаад байгаа юм. Энэ гаж тогтолцоо тийм ээ нийгмийн тэгш бус хуваарлалт байна. Баялагын бол тэгш бус хуваарлж штэ шудраг биш байна. За энэ хуваарлт чи эргээд юунд нөлөөлж байгаа вэ гэхээр нөгөө ажилгүйд ядуурл юмруу бол түлхээд байна монголчуудыг. Тэгээд энэ нөгөө гэр бүлийн хүчирхийллийн бусад төрлийн хүчирхийлэл өсгөхөд нөлөөлөөд за энэ хүчирхийлэл өсөхийн ирээр нийгмийн баялаг эргээд өргөө зардал руу яваад байгаа байхгүй юу. Жишээлх юм бол гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шалгах гэхэд хичнээн цагдаагийн ажилтай ажиллахгүй. Дээрээс нь тэр эрүүл мэндийн зардлыг нь бууруулахын тулд нөхөн сэргээхийн тулд хэдийн хэмжээний зардал гарах уу гэх мэтчлэнгийн нийгмийн зардал өсч яадаг. Тухайн гэр бүлдээ бас маш их хүн дээр тусч яадаг. Жишээлх юм бол одоо хүчирхийлэл улмаас эвдэрсэн ээд зүйлээ засах байна. Шинээр худалдаж авах байна. Дээрээс нь одоо эрүүл мэндэд эмчлүүлэх тэр янз бүрийн үйлчилгээ өмгөөл хууль зүйн тусалцаа авах гээд маш олон үйлчилгээнүүдэд хамрагдах шаардлагатай болдог учраас тухайн гэр бүлдээч эргээд нийгмийн ингээ ядууруулахад нөлөөлөд байгаа байхгүй юу. Хүчирхийлэлтэй нэг хүн биш нийтээрээ тэмцэх чухал. Олон нийтийн ухамсар хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэдгийг хилцүүлгийн үеэр хүндэж байлаа.